Сайн байцгаана уу охтуудаа, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний видеог үзэж байгаад баярлалаа. Тэгэхээр энэ удаад би нарны хамаалттай тас буюу энгийнээр бол SPF-тэй тасыг хэрхэн өөртөө зөв тааруулж сонгох уу, ер нь ямар бүтээгдэхүүнүүд байдгийг гэдэг талаар мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгэхээр нарны тас маань хоёр ерөнхий ангилалд хуваагддаг байгаа. За энэ нь chemical буюу химийн үйлдэлтэй, за physical буюу физикийн үйлдэлтэй гэж ерөнхийд нь хоёр ангилдаг байгаа. Энэ хоёр ангиллыг ойлгочих юм бол ямар бүтээгдэхүүнийг лангуун дээрээс авахын зайлсгуулбал би авах ёсгүй юм бэ гэдгээ маш сайн ойлгочно гэсэн. За химийн үйлдэлтэй тоснууд нь бол лангуун дээр хамгийн их зарагддаг, хамгийн түгээмэл нарнаас хамгаалах тоснууд гэсэн. За орцоор нь ангилаад үзэх юм бол ийм бүтээгдэхүүнүүд буюу органик нийтлүүд орсон байх юм бол энэ нь химийн үйлдэлтэй нарны тас юм байна гэж ойлгож байна. За яаж үйлчлэлтийг харах юм бол арсны гүнд шингэснийхаа дараагаар гаднаас ирж байгаа нарны туяаг ойлгож, хугалж, буцааж ойлгох биш. За харин арсын дотор реакц явуулснараа гаднаас ирсэн туяаг болвол дулаан болгож буцааж ялгаруулдаг ийм бүтээгдэхүүн байх нь. Яг бүтцээр наваад үзэх юм бол арсан шингэх зорилттой учраас илүү нэмгэн, за магадгүй зарим тохиолдолд крем пудрны доор тавихад бол илүү тохиромжтой, за үнийн хувьд хямд, олдоц ихтэй нэмгэн байдаг. Энэ бол бүх сайн чанарууд нь. Гэхдээ та боддоо гаднаас ирж байгаа тэр их хэмжээний нарны туяаг өдрийн туршид за арсан доорчин дулаан болгож буцааж ялгаруулах тэр реакцийг үйлдэлийг явуулж байгаа учраас бас муу гэж ойлгож болохоор байгаа. Тэгэхээр яг энэ өдөржингөө ялгарах дулаан нь бас нэг талаараа хүний арсны нөсөө толбыг ихсэгдэг байгаа. Нөсөө толб нь зөвхөн шууд нарны туяанд биш бас дулаан авснараа бол илүү тодордог учраас сэвхтэй хүүхнүүдэд бол тохирохгүй гэсэн. Дээрээс нь бас нэг сул тал нь гэх юм бол химийн үйлдэлтэй тоснуудыг заавал түрхчээд 10-аас 15 минут хүлээж шингээснийхэн дараа өөрөөр хэлэх юм бол үйлчилж эхэлснийхэн дараа гадагшаа гараарай. Сайн тоснууд мэдээж энэ дунд байгаа. Тэгэхээр хэрвээ арс нь ямар нэг эмзэгшилгүй, маш сайн, за ялангуяа хүрслэг бор өнгөтэй ийм арстай байх юм бол бас химийн үйлдэлтэй нарны тоснуудыг бол өргөнөөр хэрглэж олно. Мэдээж хямдхан учраас хин гэхийг хүсэхгүй байхавтай. Миний өөрийн дуртай хэрглэжсэн тас гэх юм бол энэ байгаа. La Roche-Posay гэдэг Франц гоо сайхны дерматологийн компани Athelios гэдэг брендийнх нь тас байгаа. За бүтцийг ингээ хараад үзэх юм бол шинхэн, үрдээсээ бараг ус шиг устаа нэлээд төхөж очин гэсэн. Маш хурдан ингээ шингээд баргалж өнгөгүй болчдөг. Ийм тас байгаа. За нарны тасуудын маань хоёр дахь ангилал буюу physical гэдэг нь ямар учиртай юм бэ гэхлээр ерөнхийдөө байгальд олддог минералууд буюу за энгийнээр ойлгох юм бол чулуу нунтгалж хийгээд тостой холиод ингээд савлаад нарнаас хамгаалах тас болгоцсон байгаа. Энэ нь юугаараа сайн бэ гэхлээр төрхөнгүүт үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг байгаа. Шууд нарны туяаг ойлгох үйлдэл явуулна гэсэн. Тэгэхээр бамбаа шиг л яг нүүрэн дээрээ бамбаа ерөөхдөө ингээд тавьчихсан юм шиг бүдүүн баргаар ойлгох юм бол ийм үйлдэлтэй. Физикийн үйлчилгээтэй тоснууд нь төрхлөө явлаа, гарлаа үйлчилж эхэллээ гэсэн. Энэ нь болохоор ийм хоёр бодисоор нь таньж авч болно. За энэ хоёр бодис байх юм бол энэ нь бас physical буюу физикийн үйлчилгээтэй SPF гэсэн. За би бол Kiehl's-ийн энэ SPF-ийг бол хэрэглэх дуртай. За Kiehl's бол ер нь бас эмзэгшилтэй арстанд зориулсан гой бүтээгдэхүүн гаргадаг ийм компани шүү дээ. Тэгээд энэ Ultralight Daily UV Defense гэдэг нь яг дээр нь ингээд бичсэн байгаа. Mineral Sunscreen гэд бичсэн байгаа. За энэ SPF-ний хувьд гол давуу тал нь гэх юм бол өөрөө баг зэргийн өнгөтэй крем шиг BB CC крем шиг гэсэн. Тэгээд ингээд түрхэхэд бас маш хурдан шингэж байгаа. Жохон таслаг бүрхүүлүүлдэг. Гэхдээ энэ нь бол дараагийн крем энтерт бол дарагдчихдаг ийм таслаг бүрхүүл байгаа. Нэг анхаарах зүйл нь юу гэхээр сүүлийн үед гоо сайхны том компаниуд бол chemical, physical SPF-ийг хооронд нь хольж шин бүтээгдэхүүнүүд бас нэмж гаргаж байгаа. За мэдээж physical буюу минералын SPF нь илүү үнэтэй зарагддаг учраас бүтээгдэхүүнээ өрсөлдөхөц болохын тулд бага зэргийн минерал хийгээд дээрэс нь бас бүтцийг нь бол chemicalтай төстэй байлгадаг гэсэн. Бүтээгдэхүүний жишээ гэх юм бол Clarins-ийн ийм SPF байгаа. Хамгийн гоё нь юу гэх юм бол сайн харах юм бол эндээ anti pollution гэж бичсэн ба. Өөрөөр хэлэх юм бол 2-оос
За максимум 6 цаг болоод SPF нарны цэсний маань үйлчилгээнд суларлаа гэж бодоход энэ тос өргөжлүүлэн бохирдлоос хамгаалах, агаарын бохирдлоос хамгаалах үйлчилгээ үзүүлээд явчихна гэсэн үг байна. Бас л юм шингэн. Гэтэ бас La Roche-Posay-гийн хамгийн ихний үзүүлснийг болоод мэдээж гүйцэхгүй. Цагаарх нь бага. За мейкапны доор ер нь бол гоё харагддаг. Зурагд харуулахад би маск шиг гарч байхыг нь бол санахгүй юм байна. Гэтэ энэ нь бол бас хямдхан үнэтэй хоёр бүтээгдэхүүнийг хайлж хийсэн гэж ойлгож байна. Зарим биен дээрээ түрхэх амралт зугаалгаар хэрэглэх ийм SPF хааж байгаа бол ерөнхийдөө хамгийн түгээмэл зарагддаг ийм тосон зузаан цагаардаг ийм SPF-с илүүтэй усан цартайг нь аваарай гэж зөвлөж байна. Жишээлх юм бол энэ хоёр яг ижлэгэн бүтээгдэхүүн байгаад гэхдээ энэ усан цартайг нь бол хэрэглэхэд маш амархан. Ингээд цацлаа. Нэг удаа хатаалаа. Тэгээд их хугацааны дараа түрүүнд дурдсан шиг бас 10 минутын дараа дахиад хоёр дахь давхаргаа цацаад ингээд гараа авчиж болно. Тэгэхээр төгсгөлд нь бас зарим нэг SPF-тэй холбоотой буруу ойлголтуудыг залруулахын тулд товчхон баримтуудыг хүргэе гэж бодож байна. За охтууд бол миний өдрийн тос SPF 15-тай. За харин миний крем SPF 35-тай юм чинь нийлээд өдөртөө SPF 50 хамгаалалт авч байна гэж зарим нь ойлгоод юм байлээ. Энэ бол ташаа ойлголт шүү. Крем одоо тосныхон SPF наадхаас илүүтэйгээр яг нарны тос зохистойгоор аваад өөртөө зориулаад өглөө болгон тижээлийнхэн тосыг түрхсний дараа түрх юм бол илүү үр дүнтэй. Харин өдрийнхэн тосыг заавал SPF-тай байлгаж илүү мөнгө төлөх шаардлагагүй юм шүү. За ерөнхийдөө SPF-ийг 3 жил хадгалах заалттай байдаг. Дээд хугацаанд гэхдээ 3 жилээс наа ямар нэг байдлаар задлчихсан болвол нас нь бол хамаагүй богиносч байна гэсэн үг. Яагаад тэгэхээр хүчил төрөгчтэй уралд ороод эхэлж байгаа. Бүрхэг өдөрч гисэн нарны хорт туяаны 40% нь бидний амьдарч байгаа одоо газрын гадаргуу дээр хурж ирдэг гэсэн ийм статистик тоо байдаг учраас бүрхэг өдөрч гисэн SPF марталгүй, бороотой өдрөөсөн ч гэсэн марталгүй төрөх нь бол нэн чухал байгаа. За ингээд өнөөдрийнхээ видеог аль болох илүү богинохон, илүү хүртээмжтэй байлгах талаар бодлоо. Тэгээд анхудаага бас юм beauty filter ашиглаж хийж үзлээ. Нүрэн дээр жоохон тууралтай байгаа учраас та хэдтэй муухай царайгаа харуулахгүй тулд ийм гоё beauty filter олж хийсэн байгаа. Видео таалагдсан бол лайк and share, дараагийн сэдвэрээ бас юуг сонгуул зүгээр вэ гэдэг дээр санал бодлоо үлдээгээрэй. Бүгдээрээ сайхан амарцгаарай. Баяр таа.